Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Шинжлэх ухааны технологийн тухай хуулийн шинжилсэн найруулга 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан бөгөөд уг хуулийн зорилго нь шинжлэх ухааны технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, үйл ажиллагааны бодлого төлөвлөлт, удирдлага зохион байгуулалт, хувийн гишүүдийн оролцоо, төрийн дэмжлэг, санхүүжилтийн эрхцэн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна. Монгол Улсын их хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай 52 дугаар тогтоолын 2 дугаар авсралтаар 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг баталсан. Тодорхойлбол 2 дугаар зорилтын 2.1-27-д шинжлэх ухааны технологи инновацийн хөгжилд дээд боловсролын сургалтын байгууллагуудад оруулах хувь нэмэр оролцоог нэмэгдүүлж бүс нутагтаа өрсөлдөх чадвартай үндэсний судалгааны их сургууль байгуулна. 2.4-д шинжлэх ухааны инновацийн салбарт хөрөнгө оруулалт санхүүжилтийн олон их үүсвэр тогтолцоог бүрдүүлэн төр хувийн хөвшлийн түншлэл бий болгож гадаадын дэвшилт технологи нутагшуулахад чиглэсэн соёлыг төлөвшүүлнэ. 2.4-15-д шинжлэх ухааны технологийн санг олон улсын адил төстэй сангуудын жишг хөгжлийн бодлогод нийцүүлэн өөрчлөлт зохион байгуулна гэж тусаажээ. Хэдийгээр шинжлэх ухааны технологийн тухай хууль Монгол Улсын их хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай 52 дугаар тогтоолд шинжлэх ухааны технологийн үйл ажиллагааг төрөөс чимжиж санхүүжилтийн эрхцэн үндсийг бүрдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагуудын хөрөнгө оруулалт санхүүжилтийн олон их үүсвэр тогтолцоог бүрдүүлэх, шинжлэх ухааны технологийн санг олон улсын адил төстэй сангуудын жишг хөгжлийн бодлогод нийцүүлэн өөрчлөлт зохион байгуулна гэж тус заасан боловч төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах сонгон шалгаруулалтад төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулийн багш эрдэмтэд оролцох боломж хаагдмал байна. Тодорхойлбол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн 14-р зүйлийн 14-2-т захиалагч тендерийн баталгааг дэвсгэртгийн 0.5%-аар тогтооно. Мөн хуулийн 42-р зүйлийн 42-1-д тендер шалгаруулалтын дэвсгэртэг 100 сая төгрөгөөс дээш бол гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэлийн баталгаа шаарддаг хэмээн тендерийн дэвсгэртгөөс хамааруулан тендерийн болон гүйцэтгэлийн баталгааг оролцогчоос гаргуулах зохицуулалттай байна. Шинжлэх ухааны актив, төрийн өмчийн их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаач багш нарын хувьд хувийн гишүүдийн аж ахуйн нэгжтэй харьцуулахад аливаа тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргахад хөрөнгө санхүүгийн хүндрэл үүсдэг. Шинжлэх ухааны активын хувьд жишээ авч үзэхэд өөрийн эзэмшиж ашиглаж буй үл хөдлөх хөрөнгийг тодорхой хугацаанд барьцаа болгон сонгон шалгаруулалтад оролцох эрх мөн хаалттай байна. Өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 33 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх зүйн байгууллагын зөвшөөрлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хөв хөрөнгө болгон оруулахыг хориглоно гэж. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-ийн дэргэд төрийн өмчийг барьцаалах, орон нутгийн өмч шилжүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрхийг улсын их хурл хэрэгжүүлнэ гэж тусаажээ. Эдгээр зохицуултууд нь төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулийн эрдэмтэн багш нар тухайн байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн чиглэлээр эрдэм шинжилгээ судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтад оролцох боломжийг хязгаарлаж байгаа тул дээрх үйл тогтоомж заасан үйл ажиллагаа явуулах, мэргэжлийн чиглэлээр судалгаа шинжилгээний холбогдох ажил гүйцэтгэхэд эрх зүйн орчныг бүрдүүлэх, нээлттэй болгох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Үр дүнд нь эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудын хүний нөөцийн дуршлаг, чадамж, олон жилийн судалгааны үр дүн бий болсон өгөгдөл, мэдээллийн нөөцийг эдийн засгийн эргэлтэнд оруулах нэв боломж нээгдэх юм. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Шинжлэх ухааны технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг шуулгын нэгдсэн хуралдаанаар хилцэн дэмжиж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.